За нэг зөвлөгөө байгаад гэдэг юм байна. Олон жил хүмүүс чадахгүйнууд нь ингээд олон хүмүүс ингээд зөвлөгөө өгөөд бараг улсаараа 2-3 сая үтсэн юм шиг байна. Олон жил ярьж байгаа. Нэг цахилгаан мотор салгана. За шаврын цуух, засан цуух, давааны өөд гол ус руу хибрид машинаараа орохдоо цахилгаан моторын салгана гэдэг. Нэг тийм он дээрээ тавьж байгаа хаазан дээр 2 гişгэл яадаг гэдэг нэг эдийн байгаа зөвлөгөөнүүд. Тэр бол өстой худлаа зүйл шүү. Яагаад тэгэхээр манай нөхдүүд яг мөн чанарыг мэдэхгүй байгаа даа л да. Ерөнхийдөө яг энгийн машин одоо уламжлалт энгийн машин засдаг ч юм уу тэрний одоо хичээл намын үтсэн нөхдүүд бол хибрид машины одоо тэр үйлдэлийг бол ялгаж салгаж ойлгохгүй нэг утгаар нь ойлгоод байдаг байхгүй юу. За яг ерөнхий ойлголт нь бол ийм байгаад байгаа. Traction control гэдэг TRC on off гэдэг. За энэ бол шарвалтын эсрэг систем гэж манайхаа орчуулад байгаа шүү дээ. За энэ нь өөрөө энгийн машин дээр ийм ойлголт байна. За хибрид машин дээр бол өөр. Хибрид машины generation 1 2 3 4 5 гэдэг үеуд байгаад байгаа шүү дээ. За тэгээд энэ үе дотроо бас загвараас хамаарат машиныхаа загвараас хамаарат өөр гэсэн. За тэр хизээч одоо тэр цахилгаан мотор салан мална гэсэн ойлголт байхгүй. Хүч нэмэгдэн одоо бараг л ингээд шавар жавхааруу дайраад энгийн машин шиг явна гэдэг. Тийм юм ерөөсөө байхгүй. Энэ шиг худлаа юм байхгүй. Энийг одоо мэдэхгүй нөхдүүд л ийм их ярьдаг. Тэгээд энийг таад одоо итгэж үзэж байгаа шүү дээ. Хизээч тийм байдгүй. За энэ одоо гол одоо учир шалтгаан нь би одоо энэ хоёр ялгааг нь хэлье. За хибрид машин дээр бол энэ нь одоо зөвхөн одоо засвар хийхдээ засварчин хүн тий хибрид машины хибрид машин ойлгодог засдаг хүн одоо лефтэн дээр өргөж жагаад машинын тий дугуйг нь эргүүлэх одоо юу гэдэг тий явах дан за тэр цахилгаан мотор буюу энэ хороовч штэ. Танасын болоод байгаа тэр брюс чи одоо цахилгаан мотор гээч юм чинь бол хороовч. За тэр хороовчны ажиллагаа тэр дотор дуу шуу орж юу тэрийг тий явах дангийн тэр булнуудыг тэгээ өөр юу гэдгийг тэр фланз одоо тий хэрэг зурагдсан ямар нэгэн дуу шуу байна уу гэдгийг үзхийн тулд тэр үйлдэлийг хийж одоо лефтэн дээр засрын газар хүмүүс үзэх ёстой эд байгаад байгаа. За тэгээд за энэ ерөнхийдөө машин дээр яаж одоо хибрид машин дээр яаж одоо хэрэглэгддэг гэхэлэр энэ бол ерөнхийдөө энэ аюулгүй байдлын систем байхгүй юу? Юунаас аюулгүй байдлын систем гэхэлэр ерөнхийдөө бол хибрид системийг хит ачааллахаас хит их ачаал үүсгэхээс хамгаалж байгаа эд байгаад байгаа. Тэр манайхан залга одоо тэр үйлдэл хийгээ салгаад байгаа. Тэр нь маш буруу. За ямар хамгаалтын юуг нь хамгаалах гэдэг хибрид систем дээр хамгаалах гэдэг байгаад байгаа юм гэхэлэр HV батарей буюу одоо high voltage одоо том үндсэн цэник хураагуурчин тэгээд цахилгаан мотор инвертер эднэс. Эн чинь бол хибрид систем гэж ойлгогдсон шүү дээ. Тэр хибрид системийг чинь хит их ачаал авахаас хамгаалж байгаа юм. За тэгээд хэрвээ энэ үйлдэлийг хийгээд ингээд одоо ингээд ич явсан байж болно. Ус ч юм уу шавар шавхаа цас мас руу дайрсан ч байж болно. Энэс ирээдүйд заяа. Ирээдүйд үүсэх том хэвдрэл байдаг байхгүй. Тэр нь юу гэхээр энэ high voltage батарей үндсэн цэник хураагуурчин thermal stress гэдэг ийм процесс явагдана. Тэрнээс болоод угаасаа degradation-д орсон байгаа батарей чинь өөрөө энэ thermal stress явагдсны дараа thermal runaway гэдэг процесс руу шилжээд батарей чи өөрөө докторгүй болоод ерөнхийдөө батарей чинь бол нэгэнт хуучин машины хуучин батарей шүү дээ. Тийм учраас эн чинь ямар ч ирээдүйд ашиглах боломж нь том багасна, насжилт нь багасна гэсэн. За тэгээд энэ хэрвээ одоо юу гэдэг нь те энэ би түрүүн хэлсэн шүү дээ. Үеэсээ хамаарат энэ generation 1 2 3 4 5 гэдэг үеэсээ хамаарат энэ загвар болгон дээр өөр өдөг гэдэг. Энэ зарим машин одоо үеийн дээшлэх тусам одоо он залуужих тусам энэ traction control-ыг арай өөр маягаар хибрид системийн хийцэлтэй хэлхэнээс нь хамаарат өөр байдлаар зохицуулсан байгаа. Хэрвээ та нуусын тэ одоо унж байгаа хибрид машин дээр чинь тэ энэ traction control off гэсэн тавч on off гэсэн тавч байхгүй бол тэрэн дээр одоо тэрийг ашиглана гэсэн үг биш. Байхгүй гэсэн үг. Тэр нь арай энэ чинь хоёр өөр утгатай байхгүй юу? Тэгэхээр тийм итэн имийг хэрглэж удаа явсан бол ерөнхийдөө тэгээ яг хаа машин унж байгаа хүмүүс мэдэндээ тэгээд батарейн дээр чи ерөнхийдөө батарейны эвдрэлд орчдөг юм дөө. За тэгээд энэ худлаа буруу зөвлөгөөнүүд одоо хаасаагүй явдгийн. Тэгэхээр одоо энэс бол энүүнд автаж одоо толгоо угаалах хэрэггүй. Яг уг үндэс нь бол хоёр өөр
шал өөр хамааралтай байгаа шүү.